Сайн байцгаана. Сайн байцгаана. Сайн байцгаана. Жил болгоны 5 дугаар сарын эхний 7 хоногийн үндэсний өсөв бичгийн баяр болон тэмдэглэлээ өнгөрүүлдэг лээ. Монгол Улсын их сургуулийн намын сан энэхүү баярыг жил болгон тэмдэглэлээ өнгөрүүлдэг. Энэхүү баярын маань зорилго нь Монгол бичиг түүх соёлоо өсвөр залуу үеийнхэндээ өвлүүлэн үлдээх тэрхүү бичиг соёлоо сурах хүсэл эрмэлзлийг нь нэмэгдүүлэх зорилготой их хэл түүх соёлтой хайртай хүн болгоны баяр өнөөдөр болж байгаа. Өмнөх жилүүдэд үндэсний бичиг соёлын хүрээнд оюутан залуучуудын хандамж уран бичлэгтэн номын үзэсгэлэн эссе бичлэгийн уралдааныг номын сангийнхаа нэг дахь зохион байгуулалт байсан бол энэ жил COVID-19-аас шалтгаалan арай уралдалтайгаар зохион байгуулж байлаа. Энэ удаа зөвхөн Монгол Улсын их сургуулийн оюутан залуусын дунд Монгол бичгийн зэрэг сайхан бичгтэн үндэсний бичиг үсэг тусгай тогтнолын дархлаа сэдвээр эссе бичлэгийн уралдааныг онлайн хэлбэрээр шалгаруулах гэсэн юм аа. Үндэсний бичиг үсгийн талаар ярьж буй яг энэ цаг үед дурдах өнгөч болонгүй нэгэн үйл явдлаа болж ирсэн лээ. 2025 оноос хойш төрийн албан хэргийг тэрийг болон үндэсний бичгийг хөтөлбөрийн явуулах болсны холбоотойгоор Монгол Улсын засгийн газар Монгол бичгийн үндэсний хэлбэр 3-ыг хэлцэж баталсан. Энэхүү хөтөлбөрийн талаар оюутан залуустай болоод нийт хүмүүстээ мэдээлэл өгнө хэмээн Монгол Улсын их сургуулийн Монгол хэлхийг шинжилгээ тэмдэг эрхлэгч Түшин төгсөж оролцож байна. За баярлалаа. За тавхан бас үндэсний бичиг үсгийн баярыг мэдэх хүргэе. За энэ жил бас их өвгөн зонцогтой жил болж байна. Дэлхийн нийтийг хамарсан хадууд өвчин гарч байна. Түүний зэрэгцээгээр бас бидний энэ баяртай холбоотой баяр цайх үйл явдлууд олон тохиолж байгааг. Нэг бол Монгол Улсын засгийн газраас энэ оны 3 дугаар сарын 18-ны өдөр Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг одоо 3 үгийг баталж гаргалаа. Өмнө нь бол 2 удаагийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ бол 95-аас 2005 оны хооронд Монгол бичгийн хөтөлбөрийг 2008-аас 2015 оны хооронд бас 2 удаа хөтөлбөрийг хэрэгжүүлээд түүний дараагийн үйл ажиллагаа болгож Монгол бичгийн хөтөлбөр өөрийг гаргасан байна. За энэ хөтөлбөр бол 6 зүйлтэй. Өмнөх хөтөлбөрүүдээс юугаараа ялгаатай байна вэ гэхээр өмнөх одоо хөтөлбөрүүдийн тэр хийсэн ажлын үр дүнг нэгтгэж авч үзсэн, тэндээ ололтыг тэмдэглэсэн, гадаад дутагдлыг олж харсан. Тэрүүгээр бас онцлогтой. Ингэснээрээ цаашид бид 2025 онд төрийн албан хэлхийг хос бичгээр хөтлөж явуулах одоо хуулийн дагуу ямар ажлыг хийсэн, бэлтгэл ажлыг хийсэн байх ёстой вэ? Хүүхэн иргэний зүгээс болоод хуулийн этгээд байгууллага, сургууль, аж ахуйн нийтлэлийн зүгээс юу хийх ёстой вэ гэдгийг бол тодорхой гаргаж өгсөн. Тэгээ энэ дээр 2020-аас одоо энэ оноос 2024 оны хооронд хэрэгжиж эхлэхэд энэ заасан хөтөлбөр одоо өнөөдөөс эхлээд ингээд гас үзүүлж эхлэх юм хэрэгжиж ирсэн ийм хөтөлбөр. Тэгэхээр бид нар ч бас ажилдаа орсон байна. Энэ дээр хамгийн гол нэг зааж өгсөн зүйл бол одоо үндэсний бичгийн хэрэглээ орчныг бий болгох, тэрүүгээр хэрэглэх боломжийг бий болгох гэсэн тийм зүйлүүдээр их анхаарсан. Өөрөөр хэлбэл одоо үндэснийхээ бичгийг унших, одоо сонин хэвлэл байх ёстой, захин орчинд одоо захин хуудас байх ёстой, одоо бүгд ухаалаг одоо утас технологи техник ашиглаж байгаа үед бол тэндээ бас энэ үндэснийхээ бичгийг ашигладаг байх ёстой. Энэ асуулах хэрэгтэй юм тийм. Хоорондоо дуус бичтэй үндэснийхээ бичгийг бичиж байгаа тийм ээ. Үндэснийхээ бичгийг дуртай зүйл уншиж чаддаг, уншдаг тийм байх ёстой. Тэр боломжийг бас энэ хөтөлбөрийн хүрээнд олгох ёстой. Тэгэхээр энэ зориулсан ажлуудыг хийх ёстой гэсэн тийм зүйлүүдийг тусгасан байна. Нөгөөдөө бид нар хамгийн их хамаатай нэг зүйл бол ихтэй сургууль болоод мэргэжлийн сургууль үйлдвэрлэлийн төвүүдэд одоо Монгол бичгийн хичээлийг заавал одоо судлах хичээлээр оруулж өгч байгаа. Өмнө нь бол энэ ерөнхий сургуулийн хичээлээр сонгон судлах хичээлийн нэг байсан. Тийм учраас зарим оюутан сонгож үздэг. Нөгөө нэг хэсэг оюутнууд нь бол сонгохгүйгээр өөр хичээл үзэж явждаг байсан бол энэ бүх ихтэй сургууль төгсөж байгаа залуучуудыг ижил төвшний Монгол бичгийн мэдлэгтэй, боловсралтай, чадвартай болгоход энэ хөтөлбөрийн бас нэг зорилго оршиж байгаа тийм ээ. Тэгээд зөвхөн хаана бол хийх ажлуудын чагсаалтыг ямар ажил хийсэн байх ёстой вэ? Энд төрийн албаа хаагчсан өөрсдөө бэлдэж бас Монгол бичгээр сурч судлах ёстой.
хэлэхдээ бас энэ бичих үсгээ эзэмших шаардлагатай. Ингэснээр за зүгээр яагаад энэ монгол бичгийг бас ингэж одоо сурах хэрэгтэй юм бэ? Тийм ээ? Яагаад ингэ залуучууд заах гэдэг юм бэ? Хүмүүс сурах гэдэг юм бэ гэдэг бол бас зарим хүний зүгээс эсрэг учрал гардаг л да. Монгол бичиг хоцрогдсон одоо яагаад нэг заавал одоо үзэх хэрэгтэй гэж тийм ээ? Тэгээд монголчууд бол бид түүхэндээ 10-аад нэрийн бичиг үсэг хийж ирсэн. Одоо бичиг үсгүүд бол баялаг. Бас энэ самбар дээр тийм ээ монголчууд хийжсэн зарим бичиг үсгээр бичсэн байх жишээтэй. Тэгэхээр энэ өнөөгийн нийгэмд одоо саяны өчнө үгээс харуулж шүү дээ. Өөрсдөө яаж авч үздэг, ямар соёлтой байх вэ, ямар дахлаатай байх вэ? Эзэн засгийн талаас, улс төрийн талаас, соёлын талаас тийм ээ ийм байх уу гэдэг энэ хэл бичиг бол бид нэгтгэж байдаг. Залуу хүн энийг ухамсарлах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Өөрсдөө тэр түүхийг мэддэг байх хэрэгтэй. Өнөөдөр зүгээр чихэв зүгээр хөгжим сонсоод явж байгаа нэг залуу магадгүй энэ бичиг үсгийг сурах шаардлага юм шиг санагдаж магадгүй тийм ээ. Холыг мөрөлдсөн гой зүйлийг санаж явах байх. Гэтэл энэ монголчууд гэдэг бол мэдээ өвөг дээдс бол энэ олон зуун жилийн түүхэнд ийм олон бичиг үсэг зохиож тэр үгээр хадан дээр, чулуун дээр, цаасан дээр төмөлтэй тийм ээ барлаж гараар бичиж сэлж одоо цутгаж нэг бичиж ирсэн ийм соёлтой ард түмэн гэдэг бол зүгээр нэг мал марж авсан хүмүүс биш ээ. Энэ бол өөрсдийн соёлыг бүтээж ирсэн ард түмэн. Энийний удам учраас чи одоо өөрийнхөө мөргийг ухамсарлах ёстой. Энэ олон өндөр хөгжилтэй орнуудын дунд өөрсдийн амьдлаар авч үлдэх, хамгааж үлдэх, өөр байх энэ дархлааны нэг бол яах вэ? Хэл энэ үндэсний бичиг соёл. Энийг одоо манай төр засагч их анхаарсан байна. Сүүлд бас төр засгийн зүгээс сонсож байгаа нэг сайхан мэдээ бол эхлээд монгол хүнээ бий болгоё. Дараа нь тэр хүнээ дэлхийн түвшинд өрсөлддөг иргэн болгоё гэдэг тийм үрээ их сонсогдож байна тийм ээ. Тэгээд тэрний одоо зорилгын хүрээнд ч юм энэ жилийн тэр бичиг үсгийн баярын зорилгыг үндэснийхээ бичиг, түүх, соёлыг өвлүүлээ, түүнийг эзэмших ирмэлцэлтэй болгоход чиглэсэн үйл ажиллагаа хийя гэсэн тийм үрэтэй болж байна тийм ээ. Энэ бол бас хөөстэй орнуудаа бас үндэснийхээ бичиг үсгийг сураарай, судлаарай, эзэмшээрэй гэж уриалъя. Энэ танаа тэднээс гаргасан багш энэ Монгол бичгийн өв ном, энэ дөрвөлжин бичиг гэдэг ийм хоёр ном тэднээс гарсан байгаа хгүй. Та энийг чон тайлбарлаж өгөх үү? За тийм. За түрүүн би бас ярианд дурдлаа. Монголчууд бол олон төрлийн нэрийн бичиг хэрэгжилж байсан гэж. Тэгэхээр тэрний дурсгалууд бол маш олон тооны дурсгал Монголд үлдэж очирсан байна. Жишээ нь одоо энэ үндэсний түүхийн музей үүдэн дээр Чингисийн чулууны бичиг гэдэг Монгол бичгийн одоогоор мэдгэж байгаа хамгийн анхны дурсгалыг тэнд одоо залуучууд одоо үзэгчдэд зориулж бодлуулах гэдэг явсан байдаг. Энэ бол 1224-өөс 1225 онд шилжихтэй үйл болсон үйл явдлыг тэмдэглэсэн. Эсэнгөө мэрэгэн одоо хат тасын хөө эсэнгөө мэрэгэн 335 ард хоол газар гэж харуулсан тэр амжилтыг тэмдэглэсэн. Тэмдгүүн дурсгал. Тэгэл одоо музей хаалгаар авчин одоо мөн хааны гэл төгшөөс одоо мөн хаан гэдэг үгийг яруу тодор ингээд тэмдэглэсэн дурсгал хатагдж байна. 1257 оны дурсгал тийм ээ. Өсгөл ангинуудаас олсон. Тийм дурсгал байх жишээтэй. Ингээд ер нь дурсгалууд үзээд явах дурсгалууд их бий. Одоо Төв аймгийн Дэлгэр хаан сумын нутагт одоо цогтын хадны бичиг. Тэгээд дурсгал тийм ээ. Одоо сайн мэдээ. Одоо 100 хэрвээ зав заагараа хөлөөр гайваа тийм ээ бас орж үзэхэд сонирхолтой. Ийм дурсгалууд ер нь их олон бий. Тэгэхээр энэ олон бичиг үсэг хэрэгжижсэн хэрээр олон тооны дурсгал үлдээсэн. Тэр олон дурсгалыг мэдээж багтаах боломжгүй боловч бас одоо бичиг үсгээр бахархдаг мэддэг хүмүүсийн хүний хувьд ямар дурсгалыг ерөнхийд нь бас юуны төрөнд мэдэх ёстой вэ гэдгийг одоо тооцоод Монгол бичиг номын өв гэсэн энэ номыг хэвлүүлсэн. Энэ бол манай техникийн багшаар орчиж хийсэн ном л доо. Тэгээд бас одоо нэг уншигчдад сонирхолтой байх үднээс холбогдолтой зураг, тэгээд түүхэн үйл явдлуудыг
бас тэмдэглэж дандаа нэг бичгүүсийн дурсгал биш тийм ээ. Энэ бичгүүсийн дурслын цаана ямар учир холбогдол бай, ямар үйл явдлыг тэмдэглэсэн, тэр нь ямар учиртай гэдгийг ингээ харуулсан. А бид нар өөрсдийнхөө зохиосон бичгүүсийг хэрэгжээсээс гадна хүмүүсийн одоо өөр улсын бичгүүсийг хэрэгжилж бас байсан. Тийм түүх бий. Жишээ нь хаан зүсг одоо хятад хэлийг тэмдэглэж байгаа хаан зүсгийг бол монголчууд тэнд хэрэгжилжсэн. Тэргээр тойл бичиг зохиосон бай. Нуус товчоогооч тэмдэглэсэн байх жишээтэй. А дээр нь араб үсгийг хэрэгжилж монгол хэлээр одоо бид нар дати үсгээр монгол хэлээр бичдэг шиг араб үсгээр монгол хэлээр тэмдэглэсэн. Манж үсгээр байна. Төв үсгээр бол бүр нэлээ бас олон тооны дурсгал байх жишээтэй. Энэ бүх туршлууд юу гэхээр тухайн үеийн монгол хэлийг судлах, монголын төв соёлыг тодруулахад тийм чухал үе болдог онцлогтой. Тэгээд энэ хамгийн сүүл одоо тийм Кирилл бичгийн туршлыг хөтлийн бас энэ оруулаад ингээд хийсэн тийм байна. За нөгөөх нь ном бол энэ Монгол эрдэмтэн Орсын болоод Америкийн монгол эрдэмтэн Папе гэдэг судлаачийн одоо зохиосон дөрвжин бичиг гэдэг ном. Папегийн өөр амьдрал түүх бол маш сонирхолтой. Судлаачийн талаас, хуучин талаас дэлхийн 2 дугаар дайны эхлэлд Оросд амьдарсан. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш Америк цаашлаа гарсан. Тийм учраас хоёр өөр амьдрал, хоёр өөр одоо соёлын орчинд байсан учраас их тийм сонирхолтой зохиол төрүүлсэн. Тэр дотроо энэ дөрвжин бичиг гэдэг ном бол 1941 оны 6 сарын 10-нд зохиогоод хэвлж шилжсэн ном. Хэвлж байгаа явцад дэлхийн 2 дугаар дайны эхэлсэн. Тэгээд олон нийт төвч чадаагүй. Дээр нь Папе өөр Америк дэлхийн 2 дугаар дайны дараа Америк цаашлаа гарсан зөвлөлтүүд энэ судлаачийг урагч гэж үзсэн учраас энэ ном төдий дэлгэрч чадаагүй. Одоо социалист лагер орнууд гэдэг тийм ээ. Монгол, Орос энэ орнууд бол энэ хаалттай хоройтой энэ төдий хийлэгдэх үйл тийм ном баггүй. Тэр номыг Монгол эрдэмтэн Лувсан Бадан гэж энэ тод үчиг одоо тэнд нэг тод үчгийн туслууд гэдэг ном байгаа. Тийм тод судлаач эрдэмтэн байна. 1959-с 60 онд одоо өөр Монголд очиж өөр Монголын их сургууль багшилж байсан. Одоо тийм бас шинэ болсон хүчин бэлтгэх ажлаар очиж байж байхдаа тэнхийн судлаачдад зориулж, оюутнууд зориулж Монгол бичиг орчуулж байгаа гэсэн байна. Тэгээд шинэ үсгээр одоохондоо гараагүй байсныг өнгөрсөн жил энэ дөрвжин бичиг зохиосны 750 жил байгаа энэ зориулж Монгол бичгээс нь хөрвүүлээд орчуулалтанд тулгаад энэ сүүл Папе Америкт байхдаа бас англиар байсан. Тэгэхээр англи орчуулалтаас тулгаад зураг хөргийн бас боломжоор сайн зургуудыг хийж явуулаад ингээд оюутнуудаа зориулж судлаач сонирхсан хүмүүс зориулж гаргасан. Энэ бол хичээлээ маш сайн гарын авлах болж чадна. Дөрвжин бичиг унших, судлах, түүний үсгийг сурах, хэл зүйг судлах, монгол хэлээр байгаа туслуудыг хайж унших бол чухал. Энэ одоо хүлээн зөвшөөрсөн том гарын авлага нэг бас маань хийх үзмэрсэн ч хэлж юмсан ийм учиртай номод байна. За тэгээд машаа та оюутан залуустай хандаад үндэсний бичиг үсгээ яаж хэрхэн сайн зөв судлах уу юм уу те зөвлөгөө өгөх үү? За тийм. Бид нар өнөөдөр янз бүрийн соёл, янз бүрийн орчинд амьдарч өсөж байна. Ялангуяа залуучууд маань өөр сайхан зүйлийг мөрөөдөж өсөж мөрж бид нар өөр шашин шүтдэг болсон байна. За энэ бол олон тийм зүйл. Гэвч бид нарыг нэг л зүйл хамгийн ихээр нэгтгэж байгаа зүйл бол Монгол хэл. Тийм ээ. Одоо мэдээ. Монгол хэл хэлүүлж байгаа тэр зүйл бол Монгол хэл. Гэвч бид нар энэ зүйлдээ их тоомжруу ханддаг. Харамсалтай. Одоо юу гэдэг нь жишээ авах Монголд олон жил амьдсан гадны хүмүүсийг хараад манай сургууль багшилж байгаа тэр Солонгос Япон багшиг хараад 10 жил 20 жил болсон ч гэсэн Монголоор хичнээн сайн ярьж байгаа ч гэсэн хахад байдал нь Солонгос хүмүүс хэвээрээ л гэдэг тийм. Гэтэл бид нар баг 3 сарын сургалт гадаад тийгээд ирэхээр насаараа амьдсан юм шиг л тэнд тийм ингээд
маяглаад ч юм уу ингээд нөгөө байдаг. Тэр нь хүүхдүүдээр ингэж хамаагүй багаас нь гадны хэлээр хичээл явуулдаг, сургуулдаг. Тэгээ тэрүүгээр одоо миний хүү гэж одоо монголоор ойлгохгүй байгаа ангид дандаа ярьдаг гэх юм уу. Нэг ийм хүн өрөөсгөл ханддаг ажиглагддаг шүү. Тэгээд одоо үзэж байгаа оюутан та бүхэн бол мэдээж сайн мэргэжлэн сайн болсон хүчин болно. Мэдээж бас эцэг их болно. Тэгэхээр өөрсдөө өв соёлоо дээдэлдэг, үнэлдэг, хамгийн гол нь мэддэг. Тэрийг бас цааш нь өвлүүлдэг. Тийм иргэд болж болоорой гэж хүсэж байна. За тэгээд бидний урилгыг улаан авч ирсэн төлөв шогстой баярлалаа. За та бүхэнд бас баярлалаа. Сонирхолтой Баярлалаа. Баярлалаа.